За манай дээр өнөөдөр Land Cruiser 200 маркийн машин нано керамик хамгаалалт хийлгэхээр ирсэн байна. За одоо хэдүүлээ машиныхаа ерөнхий зураас царапан байгаа асуудлуудыг шалгаж үзчихээд тэгээд дэрийлийн өнгөлгөөнийхөө ажилд орцгоё. За энэ машиныхаа гадна арьс ямар байгааг хэдүүлээ харцгаая. За энд хараа, энд бол хатуу биетээр зурагдсан гүн зураас үүссэн байна. За бусад зурааснууд бол бургас торлогонд харьцангуй зөөлөн зүйл зурагдсан учраас арилах бүрэн боломжтой байна. Тийм учраас энэ машин ундаг хэрэгэлдэг жолооч нар маань бол энэ дээр маш анхаарах хэрэгтэй. Машин аль болох юм гүн хатуу зүйлд зурхгүй байх хэрэгтэй. За зөөлөн зүйлд зурагдсан алчуур хэрэглээгээр үүссэн зураас царапан бол дэрийлийн өнгөлгөө нано керамик хамгаалт хийхэд бол арилах боломжтой. Эргүүлээд нано керамик хамгаалтаараа бас хэрэглээний зураас царапан үүсгэхээс хамгаалах боломжтой байдаг байна шүү. За машина дэрийлийн өнгөлгөө хийж дуслаа. Одоо нано керамик хамгаалтаа хийхэд бэлэн болсон байна. За машиныхаа хойд хонгон дээр керамик хамгаалт хийж байна. За ялангуяа банктай хэсэг дээр бол керамик хамгаалт бас сайн нөлөө үзүүлнэ. За бензин асгарах үед бол бензинтэй уралд орж гэмтээхгүй хамгаална. Land Cruiser 200 маркийн машин дээр дэрийлийн өнгөлгөө нано керамик хамгаалт хийгээд одоо эзэнт нь хүлээлгэж өгөхөд бэлэн боллоо. За энэ хүү машин маань бол хөдөө бургас торлогонд явсан хоёр хажуу талаараа нэлээх зураас царапан үүссэн байдалтай байсан. Одоо бол зураас царапан янз бүрийн бохирдлууд нь арилаад маш гоё гялгар өнгөтэй болсон байна. Хэдүүлээ ингээд үр дүнгийг харцгаая. За таны автомашины гадна арьс өнгөө алдаж зураас царапан болсон бол бид нэр таны машины өнгийг сэргээж хамгаалах 6 жилийн туршлага байна. Та манайхаар тавтаа үйлчлүүлээрэй.